эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүн төрөлхтөн антибиотик буруу буюу зохисгүй хэрэглэсээр байвал 2050 он гэхэд нэг устгаж чадах антибиотик үгүй болно хэмээн сэрэмжлүүлсээр байгаа лээ. Иймээс антибиотикийн зохистой хэрэглээ, антибиотикийн нисвэржилтийн талаарх зөвлөмжийг та бүхэнд хүргэе. Антибиотик гэдэг нь төрөл бүрийн нянгаар үүсгэх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нянгийн өсөлтийг сааруулдаг, нэг устгах үйлдэлтэй эмийн бэлтгэл юм аа. Антибиотикийн түүхэн хөгжлийн талаар товчхон танилцуулбал хамгийн анхны антибиотик болох пенициллин 1928 онд үүссэн ба үүнээс хойш 1940 онд анх эмчилгээний практикт хэрэглэж эхэлсэн. Антибиотик нээсэн нь халдвар төвчнийг эмчлэх хүн төрөлхтний түүхэндх томоохон амжилт байсан юм. Гэвч энэ хүртэлх хугацаанд хүний буруу үйл ажиллагаанаас болоод нэн эргээд хүн төрөлхтний эсрэг маш идэвхтэй хувьсан өөрчлөгдөж байна. Тухайлах юм бол 100 орчим байсан процесс эмчилгээний практикт 40 гаруй антибиотик хэрэглэгдэж байна. Бус нь бол антибиотикийн нисвэржилттэй буюу нэнгийн эсрэг үйлдэлгүй болоод эмчилгээнээс хасагдсан байна. Үүнээс харах юм бол дэлхийн нийтээрээ антибиотик буруу буюу зохисгүй хэрэглэж байгаа нь бол харагдаж байгаа юм аа. Антибиотик зөвхөн бактерийн гаралтай халдвар үед хэрэглэнэ. Жишээлбэл хөл ханаад хоолой стрептококкын нэнгийн халдвар, шээсний замын халдвар үед антибиотик хэрэглэнэ. Харин вирусаар үүсгэгдсэн өвчнүүд үед антибиотик хэрэглэхгүй болохыг санах хэрэгтэй. Антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө антибиотик мэдрэг чанарын шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг өгөх хэрэгтэй. Мөн тухайн хүний биеийн жин, нас, өвчний хүн хүмүүний зэрэгээс хамааран эмч тань тохирсон антибиотикийг зохих тунгаар зөвлөн хэрэглэнэ. Антибиотик хэрэглэхээс өмнө та ямар нэг антибиотикт харшилтай бол тэр талаар мэдээлэл эмчтэй заавал мэдэгдэх хэрэгтэй. Мөн антибиотикийг эмчийн заасан тунгаар тогтмол цаг тогтоосон хугацаанд өвчний шинж тэмдэг арилсан ч бүрэн гүйцэд хэрэглэх нь антибиотикийн нисвэржилт үүсгэж сэргийлэх болно. Мөн антибиотик эмчилгээний явцад ямар нэгэн гаш нөлөө болох арьсан дээр туурал гарах, заахнах, уулах зэрэг шинж тэмдэг илэрвэл та эмээ ухаа зогсоон эмч, эмзүүч, эмнэлгийн мэрэгчлэлтэнд цаг алдалгүй хандаарай. Антибиотикийг эмчийн зааваргүй буруу хэрэглэсэн тохиолдолд өвчний шинж тэмдэг будгарч эмчилгээ төвөгтэй болно. Мөн хүний биед ашигтай бактерийг устгаад мөөгөнцөр олон бусад бичил биетэн үржих нөхцөлийг бүрдүүлдэг байгаа. Мөн түнчлэн тухайн антибиотик цэцэртэй болж настай халдварын үед сонгоо хэрэглэх антибиотикийг сонголтгүй болохыг анхаарах хэрэгтэй. Антибиотикийн дасал гэдэг нь халдвар үүсгэж нянгууд нь хувьсан өөрчлөгдөж тухайн халдварыг эмчлэгч антибиотикт үр дүнгүй буюу эмчлэгдэхгүй болохыг антибиотикийн дасал гэдэг. Тухайн антибиотикийн дасалд үүсгдэг шалтгаануудыг дурдвал антибиотик хэтрүүлэх хэмжээгээр бичих, мөн эмчилгээний явцад антибиотикийг бүрэн гүйцэд хэрэглэхгүй дутуу орхих, эрүүл ахуйн халдвар хяналтанд сул байх, шинэ антибиотик нээн гарах боломж нь хомс байх, шаардлагагүй тохиолдолд антибиотик хэрэглэх зэрэг нь антибиотикийн дасал үүсгэх шалтгаанууд болж өгдөг байгаа. Антибиотик эмчилгээг хэрэглэж явах явцдаа сүүс үн бүтээгдэхүүн, цитрусийн гаралтай жимс, ариг согтууруулах хүндээ хэрэглэх нь антибиотикийн эмчилгээний үр дүнг бууруулаад зогсохгүй, иймээс шалтгаалсан гаш нөлөө гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Мөн та өмнөх эмчилгээнд антибиотик хэрэглэж байсан бол тухайн үлдсэн антибиотикаа өөрт болон бусдад дахин хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Антибиотикийн шаардлагагүй хэрэглээг бууруулахын тулд халдвартай амжихад сэргийлж, өвдсөн үедээ эрүүл ахуйн дэглэмийг сайдар сахих, гараа тогтмол угаах, ханиад тумууны вакцины тогтмол хамрагдах, сайн унтаж амрах, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, хангалттай шингэн уух зэргээр эрүүл амьдралын хэм маягийг хөвшүүлэх нь та өөрийгөө болоод гэр бүлийнхнийг халдвар төвчнөөс сэргийлэхэд туслах болно. Ингээд антибиотикийг эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэцгээе.